За сайн байцгаана уу хүмүүсттэй. За тэгэхээр өнөөдөр өдрийн байдлаар гэх юм бол манай орны нутгийн Увс, Завхан, Хөвсгөл, за ихэнх нутаг, Ар хангай, Булган, Сэлэнг аймагуудын зарим сүмдийн нутгаар бол ирнэ бороо нойтон цас орж байна. За тэгээ ихэнх нутгаар харин салхитай. За тухайлх юм бол нэг 10-аас 12 м/сек. За зарим үед түр зуур нэг 17-8-аас 21-2 м/сек хүртэл ширүүсч ингэж салхилж байна. За тэгэхээр өнөөдөр манайхаас гарсан мэдээгээр бол цагаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ гарсан байгаа. За тухайлх юм бол цасан шуурга болон хүчтэй салхиар цагаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ гаргасан байгаа. За тэгэхээр өнөө шөнөдөө ирнэ Булган аймгийн өмнөд хэсэг болон за Төв аймгийнхаа нутгаар цасан шуурга шуурна. За салхины үдх юм бол яг өнөө шөнө говийн 3 аймаг буюу Өмнө говь, Дунд говь, Дорн говь аймгийн нутгаар за маргааш өдөртөө Баян хөлгийн нутаг, за Ховд говь алтан хойд, за Дорн говийн зүүн Сүхбаатарынхаа өмнөд хэсгээр салхи секунд нэг 16-аас 18, за зарим үед 24 м хүртэл ширүүсч одоо цагаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх юм төлөвтэй байна. За ер нь ойрын хоногудад ер нь ихэнх нутгаар бороо нойтон цас орох юм төлөвтэй байна. За тухайлах юм бол 16, 17-нд баруун аймагуудын ихэнх болон за Төвийн аймагуудын баруун хэсгээр 18-нд Төвийн аймагуудын ихэнх нутаг болон говь зүүн аймагуудынхаа зарим нутгаар за 19-нд нутгийнхаа зүүн хэсгээр бороо нойтон цас орох төлөвтэй байна. За энэ үеэр салхин зарим үед одоо нэг 14-өөс 17-8 м/сек ширүүсэх юм төлөвтэй байна. За ер нь ойрын 4-5 хоногийн ихэнх хугацаанд хацангуудаас сэрүүхэн байна. 16-наас 17-нд яг говь талынхаа нутгаар дулаан байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүхэн. За дархтын хотгор хүрэн бэлчээр орчим, за Идэрдэс голын хөндөй, Завхан голын их, за мөн Туул Тэрлж голын хөндөй шөнөдөө нэг 5-аас 10, 11 градус хүйтэн, за өдөртөө нэг 1-ээс 6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-ээс 6, өдөртөө нэг 12-оос 13-8 градустай, за бусад нутгаар шөнөдөө нэг 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө нэг 8-аас 13 градус орчим байх төлөвтэй байна. Сагуур орчин шинжилгээний газраас мэдээлж байна.